Улсын хурлын гишүүн сангийн сайд улаан нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурлын даргын их болдод өргөн барьлаа. Монгол Улсын шинжилгээний засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татврын бодлогоор дэмжих, татврын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан эдийн засгийн өсөлтийг хэлбэрлэлтгүй дэмжсэн, олон улсын жишгт нийцхүйц, оновчтой, доктортой татврын орчин бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татврын 2 дахь үе шатны шинжилгэлийн хүрээнд нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан танилцууллаа. Нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслөөр татврын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд нэр томьёоны хувьд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томьёо, тухайлбал бараа ажил үйлчлэгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляц эдийн засгийн өсөлтөд уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн үртгийн албан татврын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуултыг олон улсын жишгт нийцүүлэхээр тусгасан талаар төсөл санаачлагч дурдсан. Нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар татврын энгийн ойлгомжтой тэгш шударга байх зарчим бүрэн хангагдаж олон улсын жишгт нийцсэн оновчтой, доктортой татврын орчин бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм байна.